Та нарын амар холоо асуулт асууж байгаа болохоор би яг нөгөө машин дотор яг унтгаад байсан. Тэгээ нөгөө эмэнгэл очоод лолиг авчих гээд байгаа. Тэгээд яарад байгаа юм би? Та нар жоохон энэ нөгөө бичлэгээ жоохон дуусгачих тэхүү гэж бодоод байгаа юм. Тэгээд нөгөө жоохон энэ гэрлээ унтраачих тэхүү гэж бас бодоод байгаа юм. Нөгөө ээж маань Эми гэдэг нэр өгсөн. Аа маань Эрдэм цэцэг гэдэг нэр өгөөд гэсэн би 4 настай. Аавыг маань Бацүр гэдэг нөгөө жинхэнэ нэр нь ингээд нөгөө аав гэдэг угаасаа. Тэгэд манай ээжийг Баяр цэцэг гэдэг нөгөө жинхэнэ нэрээ наацтай манай ээжийг ээж гэдэг. Би нөгөө анхны тэмцээнд орж тэгээд нөгөө хөдөлгөөнөө мартчихад тэгэд бүр уйлаад нөгөө багш нь урд нь гарахгүй гэх юм байна. Тэгсэн амар олон тойрох юм байна үг нь. Ард нь ингээд бэтгэлээ амар сайн тавтах хэрэгтэй байна. Тэгээд ингээд хөдлөө багш маань эмэгтэй тэгсэн мөртөө жоохон хөвчөрсөн. Нөгөө хөдөлгөөний урдцаад яг муухай юмсаг санагдсан. Тийм үү. Тэгэхээр хоёулаа тэмцээндээ дахиад өшөө сайн мундаг орохын тулд хөдөлгөөний их сайн давтах хэрэгтэй болсон тийм ээ. Тэгэхээр багш нь чиний хийснийг багш нь сонссон, яриаг сонссон. Чи найзуудтайгаа хамтлагаараа хийх дуртай гэдгсэн тийм үү? Тэгэхээр багш нь чиний тэр саналыг сонсоод одоо чамайг 5 найзтай болгоод 4 найзтай болгоод 5-аас зүг тасгал хийхээр болсон. Заа юу? Тэмцээндээ болохоор заавал 5 хүүхэд орж иж нэг хамтлаг болдог тийм ээ? Яг ингээд нэг ингээ өнгөрөөл тэгэл шууд ингэхтэй хэвчээ би бүр мартаал бүр уйлаад тэр нөгөө ээж минь бүр харагдаал сандраад цохоохгүй л чинь бүр мартаад бүр уйлаад бэкраал баруун сасгаагүй бэкраал хамтлагтайгаа бай гэж бодсон чинь нөгөө хамтлаг нь нөгөө болдгоо. Тэгээд нөгөө хөөрхөн бай гэж бодсон юм болдгоо. Тэгээд бас 3 удаа болдгоо байсан шүү дээ. Нөгөө хамтлагчтайгаа байхгүй байгаа. Ганцаарх нь их болчоод тэгээд ингээд би ганцаархнаа тайзан дээр бүжиглсэн. Хамтлагтайгаа бүжиглэх амар гоё ягаа. Тэгээд нөгөө гоё яа гэж бодсон юм болдгоо. Нөгөө ингээд ялцгаагаа болдоггүй гэдгийг бүр саад унаад тэр нөгөө би бүр ээж мөн нөгөө ингээд ээж багчсан савж унаал. Тэгээд аа маань чсэн савж унаад агаачсан савж унаад ээж дүүдэж манай дүүгчсэн савж унаад тал хөдөлгөөнөө нээр нөгөө ингээд яг ингэж гарахтай нээр гоё ягаа. Тэгсэн чинь нөгөө ингээд яг бүтэн хөдөлгөөнөө хийхтэйсэн чинь би ингээд багшийнхаа хөдөлгөөнд мартаад багшийнхаа даасгах тхийга мартаад бүр уйлаад нөгөө ээжтэй бүр тэрврүүлээ. Би танд уншаадаггүй эндээсээ за тгээлдаа таалах юм. Энэ зөвш за Улбар шалуун шааран манжин ногоон сөнгө навсгар байта тэжээлтэй томс хумстай сэрмэс бүгдээрээ амин дэмдээ тэгээ нөгөө ингээд өгн амар гоё шүлэг байгаа. Тэгээ нөгөө үнэг ээж гэдэг шүлгээ уншиж мөөх баач ингээд
тасчихад байгаа маа. Чи сайн нөгөө нэг битсэн байсныгаа ингээд харуулдаг хань. Чи өөрөө саяны шүлгээ битсэн юм уу тий? Нөгөө ингээд уг нь ингээд тааврын уг нь. Одоо чи ингээд битсэн байсан шүү дээ. Одоо энэ байна шүү дээ тий? Энэ. Энэ нь одоо энэ дээр чи юу гэж хэлсэн? Үнэ Саяны шүлгээ юм уу? нөгөө ахны нөгөө шүлгээ нөгөө цэцэрлэгтэй за нөгөө ингээд бүр хоёр удаа нөгөө ярилцлага өгөөд тэгэд би бүр утгагүй үрчлээ. Бүр танаа зураг зурж харуулах хэрэгтэй. Тэ нөгөө жоохон юм хөөрхөн намайг энэ хүмүүс яг хөөрдөд байгаа энэ нөгөө харж байгаа хүмүүс би ингээд энэ хүмүүсийг та нарыг танихгүй байж яагаад тэгээд та нарыг танихгүй хэвээрээ байгаа.